За юуцхан манайхан өнөөдөр та хэдтэй 2019 онд олонний хүртэл болсон Knives Out гэмэх киног ярьж хөт бэлэн боллоо. Knives Out бол нууцлаг аллагын хэргийг илрүүлдэг төрлийн бүтээл бөгөөд IMDb сайт дээр 7.9 гэсэн тунд ажгүй үнэлгээг авсан чанартай кино ажээ. За киноны гол дүрүүдэд бол Hollywood-ийн томоохон жүжигчид болох Daniel Craig, Ana de Armas, Chris Evans, Michael Shannon нар тоглосон байна. Уг киног зохиогч найруулагч Ryan Johnson бүтээсэн бөгөөд нийт $40 сая зардлаар бүтэж $312 сая орлого болон тун амжилттай бүтээл болсон байна шүү. Knives Out-аас хойш үргэлжлэн 2 бүрийн хэмжээний кино гарсан ба детектив төрлийн кинонууд дуртай хүмүүс заавал үзэх кино үлээ. Одоо ингэж бүгдээрээ киногоо эхлүүлцгээе. Үгүй нэрээ та хэд минь манай сууг subscribe дарсан биз дээ. Дараагүй л харагдаад байсан шүү. За одоо мартлагууд арчаарай. Энэ удаагийн дугаартай маань Simple application хамтран ажиллаж байна. Өдөр ирэх тусам өсөж буй инфляц, эдийн засгийн хүндрэл, өндөр хүүтэй урт хугацааны зээлүүд олон хүний санхуд дарамт тусоор л. Тэгвэл та энэхүү дарамтыг багасгахыг хүсэж байвал Simple танд тусалж чадна. Ямар ч банк санхүүгийн байгууллагад байгаа идэвхтэй зээлийнхээ нөхцөлийг сайжруулахыг хүсэж байвал Simple application бүртгүүлэн төлөлт бууруулах үйлчлэгээний хүсэлтэд илгээгээрэй. Зөвшөөрөгдсөн тохиолдолд таны өмнөх зээлийг бүрэн хааж, илүү уян хатан нөхцөлтөөр үргэлжлүүлэх боломжтой юм байна шүү. Нэг зүйлийг сануулхад 20 хүртэлх сая төгрөгийн зээлийн хүсэлтэд Simple application-аар харин өндөр дүнтэй барьцаатай зээлийн хүсэлтэд description хэсэгт оруулсан энэ веб хуудасаар илгээгээрэй. Simple app-ийн тусламжтайгаар зээлийн дарамтаа багасгаарай. Ийхүү кино маань эхлэхэд биднийг Америкийн зүүн эргийн хүйтэн мантай өглөө ухтан авлаа. Энэ өглөө нэгэн тансаг харшийн үйлчлэгч Бран гэх эмэгтэй харшийн эзэн болох 85 настай Харлан Тромбид өглөөний цайг нь өгөхөөр очтол Харлан орон дээрээ толгоогоо хэрчүүлсэн байдалтай нас барсан хэвдэж байв. Энэ мөчид Бран гүнж очролд орон тавцан дээрх өглөөний цайгаа газар унагадаг ба хэрэг явдал ийн ихсэн ажээ. Харлан Тромбигийн өглөөс хойш 1-7 хоногийн дараа. Ингээд дараагийн хэсэг гарахад бид Харланы хувийн сүлгчээр ажиллаж байсан Марта эмэх бүсгүүдэд танилцлаа. Марта бол 20 орчим насны эмэгтэй ба ээж болон дүүгийнхээ хамтаар Өмнөд Америкаас цагаашилж ирсэн нэгэн. Марта сүүлийн 1 жилийн турш Харланыг асарч байсан ба Харланы аллагаас хойш сэтгэл санааны хүн цочролд орж шүн хөлөгтөө унтаж чадахгүй хоолоогоор нь хоол таах байжээ хөрхий. Марта өдөржингөө юу ч хийхгүй суудаг бөгөөд ингэж байж л сэтгэл найраа дээрдэж аюулгүй байгаа мэтэр мэдрэмж авдаг юм уу да чаавас. За тэгж байтал Марта руу Харланы баг хүү Волт залгаж Харланы харш дээр хүрээд ирээч гэдэг шүү. Ингээд дараагийн хэсэг гарахад Марта Харланы гэрт ирэхэд байшингийн ур зогсож байсан цагдаа нар чинь Марта хэн болох тухай асууж харахад Харланы аж охин Мэг гарч ирээд түүнийг дотгошаавн орлоо. Марта гэрт орж ирэхэд түүнтэй хамгийн түрүүнд Харланы том охин Линда уулзахад Марта түүнд эмгэнэл илэрхийлв. Түүний араас Мартата Линдагийн нөхөр Ричард нэрэн мэдлдэг ба удалгүй тэдэн дээр цагдаа нар хурч ирэн байцаал эхлэхэд бэлэн болсныг дуулгав. Харланы эргийг цагдаагийн газрын дэслэгч Элиот мөрдөж байгаа бөгөөд Харланы ажил явдал дуусны дараагаар албан ёсоор мөрдлөгийг эхлүүлсэн нь энэ байлаа. Юун түрүүнд Элиот Линдаг дуудан ирүүлж Харланыг алуулсан тэр ойрын талаар асууж эхлэв. Харлан Тромби 85 насны төрсөн өдрийнхөө шөнө халуулжээ чаавас гэж. Харланы төрсөн өдөр дээр гэр бүлийнх нь бүгдээрээ цуглаж халуун дотны байдлаар үдшийг өнгөрүүлсэн ч нэг л хүн баяр дээрээс сэтгэл дундуур бутсан байв. Энэ бол Линда Ричард нарын хүү болох Рэнсон бөгөөд тэрээр оройг өвөөтөө цуг өнгөрүүлэлгүй нэг зүйл дээрээс болж маргалдаж хэрэлдээд явсан юм уу да хаашийн. Өвгийнхөө төрсөн өдрийг хэрэлдээд явж идэг нас бас янзын нөхөр юм да. Харланы төрсөн өдөр Ричард хамгийн түрүүнд ирж төрсөн өдрийн зоогийг бэлтгэж буй хүмүүст тусалжээ. Үүний дараа Элиот Ричардыг дуудан ирүүлж яриа авав. Ричардын хэлснээр Харлан бол нэг муу зэвэрхий бичгийн машинтайгаар карьераа эхлүүлж байсан дэлхийн хамгийн өндөр борлуулалттай нууцлаг адал явдалтай номын зохиолч өгөөд Линда аавтайгаа их ойр түүнийг шүтэж явдаг байжээ. Үзэгд солигдмогц бид Харланы баг хүү Волтыг орж харав. Волт аавынхаа зохиолуудыг хэвлэдэг компаниг удирддаг нэг юм аа. Волт эхнэр Донна болон хүү Джейкобыгаа хамт амьдардаг. Түүний хүү Джейкоб нь 16 настай, хувийн сургууль сурдаг, гар утаснаас салдгүй маш ус төрийн идэвхтэй хүүхдийн шүү. Бүр Ричардын хэлснээр бол баг нацист юм баха вазрон гэж. Волтын хэлснээр үжилгийн ихэнх зочид нь 8-аас цуглаж төрсөн өдрийн баярч өргөн дэлгэр сайхан болж өнгөрчээ. Дараагийн байцаалтанд орж буй хүн бол Харланы талигаач том хүүгийн эхнэр Жонни байлаа. Жоннигийн нөхөр 15 жилийн өмнө харамсалтайгаар амиа алдсан ба түүнээс хойш Жонни охин Мэгийн хамтаар Харланы нүмер нүүлэгдээр амьдрах болсон байна. Жонни Instagram дээр олон сая дагагчтай хурган инфлюенсер гэж байгаа. Харин Харлан болохоор Жоннигийн охин Мэгийн амар өндөр сургуулийн төлбөрийг сүүлийн 4 жил төлсөн ба Мэг охин маань их коммунист үзэлтэй юм баха. Баахан ус төрчтэй айл юм уу хаашаа. Мэг ачнаар дундаас нь өөтөгөө харьцангуй дотно байсан ч тэр орой өвгийнхөө төрсөн өдөр дээрээс харьцангуй эрт гарсан байв. Ийхүү байцаал лид дундаа явж байхад Ричард мөрдөгч Элиотийн ард сууж буй нэг нууцлаг эрхмийг анзаарч энэ хин гэж новшнү вэ гэж Элиотоос асуулаа. Өрөөнд сууж буй энэ нууцлаг эрхмийг Беньо Блон гэдэг бөгөөд дэлхийд маш алдартай ямар ч хэргийг ядах юмгүй илрүүлчихдэг хувийн мөрдөгч ажээ. Хэдүүлээ энэ лаг мөрдөгчийгөө Бени гэдээ дуудаа авчээ. Харланыг нас барсны дараагаар хэн нэгэн үл мэдэгдэх итгээд Бени рүү мөнгөтэй тогтоо явуулж энэ хэрэг дээр зориуд авчруулсан байв. Бени болохоор одоо Ричард, Линда, Волт болон Жонни
компани нарын байцаалт өгч байх бүх мөчөд тэдний яриаг сонсож хэргийн талаарх зураглалыг гаргасан ба түүний хувьд Харланы хүүхдүүд бүгдээрээ ямар нэг шалтгаанаар худлаа ярьж байв. Эллиот хэдийгээр Харланыг амиа оруулсан гэдэгт нь бүрэн итгэлтэй байсан ч Бенни тэсвэр бодолтой байлаа. Түүний хувьд Харланы үхлийн талаар мэдэж буй өөр хэн нэгэн энэ байшинд гарцаагүй байгаа тул тэр хүнийг олох хэрэгтэйг Эллиотод дуулгав. Үүний дараа Бенни Харланы гэр бүлийн гишүүдийн хоорондох харилцааг наривчлан ухаж эхэллээ. Яг үүндээ Харлан Линдагаас бусад бүх хүүхдүүдтэйгээ тааруу харилцаатай байсан ба тэдэнд бүгдд нь Харланыг алах шалтгаан нэгээр дутхгүй байгаа нь хэргийг улам яршигтай болгож байв. Дараагийн хэсэг эхлэхэд Эллиот Бенни хоёр Мартаг дуудан авчирч түүнээс мэдүүлэг авч эхэллээ. Марта төрөлхийн худлаа ярьж чаддгүй ба худлаа ярих тухай бодгол юм бол өөрийн ирэхгүй бөөждөг юм байна л та. Тийм болохоор Бенни Мартатай ярилцах үеэр Харланы хүүхдүүдийн нууцын талаар нэгүрчлэн асууж худлаа ярьж чаддгүйг нь далимдуулаад бүх хэрэгтэй зүйлийг нь олоод мэдчихв. Юун түрүүнд Харлан нас бардаг өдрөө Ричардтай уулзаж Линдаг араар нь тавьж байгаа талаар нь мэдснээ хэлсэн байв. Төрсөн өдрөөс өмнө Харланд Ричардын талаар Мартад хэлсэн бөгөөд Бенни Мартагаас шууд тулган Ричард Линдагийн араар явуулдаж байгаа юм уу? Тийм үгүй гэж хариулахад хангалттай. Хэмээн асуугаад Марта ихэндээ үгүй эгээд хариуллаа. Тэгсэн ч удалгүй Марта шууд бөөлжиж худлаа ярьсан илэрснээр Ричардын араар тавилт нь батлагдав. Үүний дараачаар Бенни Мартагаас Джонигийн талаар лавлаж гарваа. Джони үнэндээ охин Мэйгийн сургалтын төлбөрийг худлаа айлж 4 жилийн турш Харландаас маш их мөнгө цаасан ба Харлан үнийг мэдмэгцээ Джонитой уулзаж ахиж мөнгө өгөхгүй талаараа хэлсэн байв. Түүнээс олж Джони маш ихээр уурлаж Харландад өш санжээ. Түүний араас Бенни мөн Харланд Волтыг компани удирдлагаас халсныг нь олоод мэдчихв. Түүнээс гадна Беннид сонирхолтой байсан өөр нэг хүн Ренсум байсан бөгөөд төрсөн өдрөөр нь өөтөгөө маргалдаж эрт гарч явсан нь яалтчгүй Беннигийн анхаарлыг татаастай. Үүний дараа Бенни ахин Эллиоттой ярилцаж Харландын хүүхдүүдийн өгсөн мэдүүлгийг ахин эхнээс нь сонсож үйл явдлуудыг хооронд нь холбож эхлэв. Мөн дээрэс нь Бенни хэн худлаа ярьж хэн үнэн хэлж байгааг болон тэдний жинхэнэ зорилго юу болохыг ч ойлгохыг хичээж байлаа. Төрсөн өдрийн дараа Марта Харландыг өрөөнд нь өргөж өгсөн бөгөөд тэр үеэр тэдний доод давхурт Джони бясалгал хийж байсан ажээ. Гэсэн ч удалгүй Джони дээд давхурт ямар нэгэн зүйл унах чимээг сонсож Харландын өрөөрөө очин шалгахад Харланд гарч ирээд "Зүгээрээ хүүхэ, бид хоёрын тоглоом газар өмчлээ" гэж хэлсэн байв. Тиймхүү үеийн явдлаас 10 минутын дараа Линда Мартаг шатаар бууж явахыг сонсож Волт Марта гэрээс нь гарan явахыг тамхи татаж байхдаа олж харжээ. Энэ бүхнийг сонссны дараагаар Бенни ахин хүн бодолд орж түүний анхаарал эргэн Ренсум дээр чиглэн ирлээ. Ренсум хэрэг болохоос бүр өмнө нь өөтөгөө хэрэлдээд гарч явсан нь түүнийг гэмгүй мэт харагдуулж байсан ч Харландын хүүхдүүдийн ярьсан түүхэнд ямар нэг алдаа нуугдж байв. Бенни үзэж байгаагаар тэдний гацааг арилгаж чадах цор ганц хүн Марта тул дахин Мартаг авчран ярилцаж эхэллээ. Тэгэхдээ Бенни Мартад хандаж хэлж байгаа юм. "Марта, чи маш анхааралтай бодож бүх зүйлийг эргэн санах хэрэгтэй байна" гэж хэлдэг ба Мартач тэр өрөөний явдлыг эргэн санаж эхэллээ шүү. Харландыг нас бардаг орой Марта түүнийг өрөөнд нь оруулмагц Харланд унтахаас өмнө Го хэмээх тоглоомыг цуг тоглохыг хүсжээ. Гэсэн ч удалгүй Харланд тоглоомд хожигдоод ирэх үед тоглоомын самбарыг газар зориуд унгахдаа тариулах гэж байсан эмээ унгаачихв. Түүний дараа Марта айж сандралгүй эмийг газраас аван Харландын тариа хийсэн боловч удалгүй аимшигтай алдаа гаргаснаа мэджээ хөрхий. Марта Харландад тариаг нэгтээ андуураад өөр юм тарьсан байдаг ба хэрв 10 минутын дотор ерөндөгийг нь олж тарихгүй бол Харланд үхэх байжээ. Ийхүү Марта яарвчлан цүнхнээсээ ерөндөгийг нь хайсан ч цүнхэнд нь байсангүй. Тэгэхээр нь Марта түрүүн дуудах гэсэн ч Харланд түүнийг зогсоолоо. Хэрв түргнийхэн ирэхээс өмнө Харланд нас урал Марта Харландын хүүхэд буруутгагдах байсан тул Мартаг болиулсан байв. Тэгсэн ч Марта маш ихээр сандарч Харландад тусламж дутахаар доош буух гэтэл Харландын хөлд тэглэж газар чанга унсан ба түүнийг доод давхурт байсан Джони олж сонсчээ. Удалгүй Джони ирэхэд Харланд түүнд бүх зүйл зүгээр гэж хэлэн доош болгож араас нь Мартад ингэж хэллээ. "Марта, сонс, танаа ээж чинь хууль бус цагаач учраас чи ямар нэгэн хэрэгт холбогдвол танаа гэр бүлийнхэн чинь тэр чигээрээ сүрэх аюултай. Харин би тийм зүйл болохыг хүсэхгүй байна. Одоо намайг анхааралтай сонсоод миний хэлснээр хий" гэжээ. Үүний дараа Харланд Мартад юу их ёстойг нэг бүрчлэн хэлж өгснөөр Марта Харланд хоёрын хурган нууц ажиллагаа эхэлжээ. Эхлээд Марта гэрээс явж буу мэт дүр үзүүлэн гарсны дараа буцан ирж хяналтын камер харагдахгүй газар машинаа тавин арын хаалгаар орж ирэх ёстой болов. Тэгэхэд Марта Харландын хэлснийг нэг бүрчлэн биелүүлж шүн буцан ирсэн ба харшийн гадна талаар байдаг сараалжин шатаар дээш өгсөн гарч байхдаа нэг гишгүүр нь хугарч золтой л унж өчгөөгүй юм байна. Дараа нь Марта Харландын өрөөнд орж хувцсыг нь өмсөөд шатаар доош бууж байтал Волт түүнийг хараад "Аваа, явж унт" гэж хэлжээ. Яагаад Мартагаар тэгүүлсэн бэ гэхээр Харланд өөрийгөө шүн дундаас хойш амьд байсан гэдгээ бусдад мэдэгдүүлэх гэж тэгсэн байжээ. Бас тэгж байгаад айхтар өгш юм гэж. Үүний араас Марта буцан шатаар доош буухад Харландын нэлээд өндөр настай ээж нь Мартаг олж харсан ч ингэсэн багам. "Ренсум, чи буцаад ирв" гэж хэлсэн байна. Ийхүү үзэг золигтод саяын бүх үйл явдлыг Марта толгой дотроо эргэн сансан ч Бенни болон мөрдөгч Эллиотод хэлсэнгүй. Оронд нь тэр Харландын заварсны дагуу буюу мөрдөгчдөд ингэж хэлсэн багам. "Би түүнийг оронд нь оруулчаад шүн дүнд явсан. Явхдаа би Волтод баяртай гэж хэлсэн. Эм өгөхдөө би түүнд жорын дагуу эмийг нь тарьсан. Тэрнээс өөр зүйл байхгүй" хэмээн хэллээ шүү. Аз болоход Бенни Мартаг худлаа ярьж чаддгүй гэж бодсон учраас түүний үгэнд итгэдэг боловч хизээ нэгэн цагт баригдчил
таарна шүү дээ Марта минь. За түүний араас Марта гэртээ ярих гэж явж байтал зээл төлөх хугацаанд төгсөн гэдгийг санав. Тэгсэн ч Марта үнэхээр зээлээ төлөх мөнгө байдгүй ба ядаж байхад заваарсан хүн амны хэрэгтэй орооцолцсон байдаг. Тэгтэл тэр үед нь Марта аз олж Simple-ийн талаар саналаа шүү. Үүний дараа Марта Simple апп бүртгүүлэн төлөлт бууруулах үйлчилгээнд хүсэлт илгээтэл ашгүй зөвшөөрөгдсөн хариу ирэв. Ингэснээр Simple-ийн зүгээс Мартагийн өмнөх зээлийг бүрэн хааж илүү уян хатан нөхцөлтөөр үргэлжлүүлэх боломжийг олгож байгаамаа. Та хэд ч гэсэн Мартатай ижил асуудалтайгаа бол Simple апп бүртгүүлж төлөлт бууруулах үйлчилгээг сонирхоод үзээрэй. Дахин сануулхад 20 хүртэлх сая төгрөгийн зээлийн хүсэлтээ Simple аппликейшнаар харин өндөр дүнтэй барьцаатай зээлийн хүсэлтээ description хэсэгт оруулсан энэ веб хуудасаар илгээх юм байна шүү. Simple аппын тусламжтайгаар зээлийн дарамтаа багасгах. Иймгүй тэрээр Марта гэртээ очсныхаа дараагаар Харландыг хэрхэн үгснийг эргэн саналаа. Харланд Марта зааварчилгаа өгч явсны дараа Марта эргэлзэн би таныг ингэж орхиж чадахгүй хэмээн буцаж өрөөнд оржээ. Гэтэл Харланд хоолоодоо хутга тулган хэвтэж байсан бөгөөд удалгүй хоолоогоо эрчин амиа оруулсан байв. Маргааш өдөр нь болоход Бэни мөрдөгч Элит болон Марта тэр хэд харшийн эргэн тойрноор явж хяналтын камерыг шалгаж ямар нэгэн с сэжигтэй болмор байгаа эсхийг сайтар шалгаж үзвэ. Тэгтэл тэр үеэр Марта дээр Харландын гэр бүлийн нохойн тэр шөнө өөрийнх нь хуулсан модыг авчираад өгчүүл яах вэ? Тэгтэн Марта ч хөөрхий Бэни харахаас өмнө нөгөө модыг нь гяс зайлуулж байгаамаа. Үүний араас Бэни Харландын өрөөг шалгаж үзтэл Ренсом болон Харландын өмгөөлөгч хоёр гэрт хурж ирэв. Ийхүү Харландын гэр бүл дахин цуглаад өгч байтал Волт хүмүүст хандаж нэг сонирхолтой мэдээд дуулгалаа. Тэр нь юу байсан бэ гэхээр Харландын төрсөн өдрийн орой Волтын хүү Джейкоб Жордан сууж байхдаа Харлан болон Ренсом хоёрын яг юунаас болж маргалдаж байсныг нь сонссон аж. Тухайн үед Харлан гэрээслийнхээ талаар дурсмагц Ренсом гинт дуурлан хашгичин өвгөө алан тал нь болоод яваад өгсөн байв. Энэ талаар Харланы гэр бүлийн сонсонгуудаа бөөн гайхшрал болж түүнээс юу болсон талаар асуухад Ренсом өвөө нь өөрийг нь өв залгамжлаас хассан талаар хэлсэн байжээ. За энэ зөөр Бэни Марта хоёр байшингийн гадна явж байтал Харланы гэр бүлийн нохоо дахиад Мартагийн хугасан модыг авчирангуудаа яг Бэнийг уур тавьчул яах вэ? Бүүдэхгүй нэрэ. Тэгж Бэни алуурчныг цонхоор дээш явж гарсан болохыг нь ойлгоод Харланы өрөөний хажууханд байдаг нууц газрыг олж мэдж байгаамаа. Дараагийн хэсэг гарахад Харландын өмгөөлөгч гэрээслийг нь гэр бүлийнхэн танилцуулж эхэллээ. Тэгтэл яасан гэж Харланд нас барахынхаа өмнө гэрээсэлдээ өөрчлөлт оруулж өөрийнхөө бүх зүйлсийг Мартад үлдээсэн байдаг ба үүнийг сонсмогцоо Харландын хэдэн хүмүүс нь Мартаг барьж идэнгээ алдаж байгаа юм чинь. Тэр Марта ч гэсэн бөөн шоконд ороод явах гэсэн ч Харландын хүмүүс нь тал талаас нь бүчин аваад аавынхаа өрөнгийг буцааж авах гэж үдэж гарлаа. Ядаж байхад Марта арай хийж машиндаа суугаад явах гэсэн чинь машин нь астгүй бөгөөд тэр үед Ренсом хурч ирээд Мартаг авч нэгэн жижиг хоолны газар цуун ярилцаж эхлэв. Эхэндээ Ренсом Мартаг халамжлаад гой хоол моол авч өгч байгаа юм шиг болсон ч яг үнэндээ муу хурч нь Мартаг худлаа ярих гэвэл бөөждгийг нь мэддэг учраас баахан хоол идүүлж байгаад өвгийнхөө өхлийн талаар үннийг мэдэх гэсэн байлаа. Тэгсээр орой болоход Ренсом Мартагаас бүх зүйлийн талаар сонсож хэрв өвгийнхөө өрөнгөөс хувь өртөөвэл гэрийнхэндээ юу ч хэлэхгүй юм тохиролцов. Ингээд өглөө болж Марта унтаж байтал дүүн хурч ирэн түүнийг сэрээж өөрийнх нь талаар мэдээгээр гарч байгааг үзүүллээ. Үүний дараа Марта шуудангийн харьцагнаасаа ирсэн цагтлуудыг аваад явж байтал Волт гинт гарч ирснээр Мартатай ярилцмаар байна гэж тэгв. Тэгэхдээ Волт муу шаарч нь Мартагаас Харланы өрөнгийг өгөхгүй бол хууль бусаар оршин суудаг ээжийг нь хөөж гаргана нэтэргээ дарамтлж өгвөл яах вэ? Энэ үед Марта бүр ихээр баламгдаж эргэн гэртээ орж ирдэг ба арай гайгүй тайвширсныхаа дараагаар ирсэн шуудангуудаа үзэж байтал дотор нь Мартад хаягдсан цагтл дээр Харланы цусны дах хорны шинжилгээний хариу явж байв. Тэгтэл тэр хариун дээр нь хин нэгэн би чамайг юу хийсний чинь мэдэж байгаа хэмээн битсэн байдаг ба Марта ч үүнийг харангуйтаа паникнд орж шууд Ренсом дээр явж очив. Ийхүү Мартагийн загтлыг харсны дараа Ренсом гайхаж чамайг яагаад ингэж сүрдүүлж байгаа юм болоо? Харланы шинжилгээний хариу угаасаа лаборатори дотор зүгээр байж байгаа үсттэй. Гэтэл яг дараагийн хэсэг дээр Харланы шинжилгээ хийсэн лаборатори нь аль хэдийн шатсан байвал яах вэ? Удалгүй шатсан лабораторийн байран дээр мөрдөгч Элиот, Бэни хоёр ирдэг ба Марта, Ренсом хоёрч машин дотроос лабораторийн газрыг ажиглаа сууж байв. Энэ үед Марта руу хэн нэгэн уулзах газрын байршлыг имэйлээр явуулав. Одоо бол Мартагийн буруу нотлох шинжилгээний хариу зөвхөн ганцхан хүнд үлдсэн байж таардаг ба тэр хүн Мартатай уулзахаар түүн рүү имэйл хэлгээсэн байлаа. За тэгж байтал манай хоёрыг машинтайгаа холоос ажиглан сууж байхыг Бэни олж харснаар Ренсом Марта хоёрын араас бөөн цагдаа нар хөөж эхэллээ. Удалгүй манай хоёрч арай гэж цагдаа нарыг аргалаад мэйлээр ирсэн газарт нь яваад очтол Бэни мөрдөгч Элит хоёрч хурч ирээд Марта, Ренсом хоёрыг баривчлан авлаа. Энэ үеэр Бэни Мартад хандаж хэлж байгаа юм. Би Харланы ээжтэй ярьсан. Тэр орой Харланы ээж Ренсом буцаж ирсэн гэж хэлсэн. Тийм болохоор чи гараа бол хэмээн Мартаг тайвшруулав. Гончтой ямар заваарсан юм болоод байгаа юм те. Ингээд Бэни Марта хоёр нөгөө имэйлээр ирсэн хаяг руу нь очиж үзэхэд дотор нь Харланы гэрийн үйлчлэгч Пран харанхуй сууж байлаа. Тэгтэл Пран үнэндээ ухаангүй байдаг ба түүнд маш их хэмжээгээр морфин тарьсан байсан тул ухаан алдсан байв. Ийхүү Марта Праныг ухаангүй байгааг мэдэж сэрээтэл Пран хэсэг хугацаанд сэргсэн ч удалгүй ухаан балдартаж Мартач түүнийг аврахаар түргэн тусламж дуудваа. Тийхүү ахин нэг хүн нас урангаа алдсны дараа Марта бүх зүйлийг Харланы гэр бүлийнхэнд хэлэхээр болж Бэнитэй зүг Харланы гэр лүү явн очлоо. Гэхдээ Харланы хүүхдүүдтэй уулзахаас өмнө Марта Бэнид хэлж байгаа юм.
Бран ухаан алтгаасаа өмнө надад шинжилгээний хуулбарыг хаана нууснаа хэлж амжсан юм аа гэж хэлээд нуусан газраас нь шинжилгээний хариуг Беннид гарган өглөө шүү. Үүний дараа Марта Харланы бүх хүүхдүүдийн өмнө зогсож байгаад ингэж хэлсэн байгаа. Миний одоо хэлэх гэж байгаа зүйл та хэдэд амаргүй сонсогдож магадгүй. Гэхдээ өнгөрсөн хугацааны туршид болж өнгөрсөн зүйлсийн дараа та нар надаас бүх үннийг сонсох хэрэгтэй байх. Гэж байтал яг тэр үеэр нь Бенни шууд Мартагийн яриаг таслан орж ирсэн ээ. Та нар Мартад хизээч сайн хандаагүй. Та нар түүнийг аавынхаа өрөнгөөс олж яаж хараад зүхлээ. Тийм болохоор Марта Харланы өрөнгийг та нарт буцааж өгөхгүй. Харин Харлан Торнбе амиа орлсон. Хэрэг хаагдсан. Гүйцээ гэж хэлээд Мартаг дагуулan гараад явлаа. Яаж галзуурч байгаа юм бол тань ч одоо. Үүний дараа мөрдөгч Элиот болон Марта хоёр Беннигээс юу болоод байгааг асуухад Бенни гаднаас Ренсмиг дуудан авчрууллаа шүү. Ингээд Бенни Ренсмиг орж ирэнгүүт хэлж байгаа. Ноён Ренсм та яагаад намайг хөлсөж энэ хэрэг дээр авчирснаа хэлэхгүй юм уу? Гэт тэгвэл яах вэ? Тэгэхээр Ренсм өвөөгөө алсан болж таарч байгаа гэж үү? Харланы төрсөн өдрийн орой Ренсм өвөөтөгөө уулзахад Харлан түүнд бүх өв хөрөнгөө Мартад үлдээж байгаагаа дуулгажээ. Үүнээс болж Ренсм өвөөтөгөө хэрэлдэж төрсөн өдрийн үйлчлэгийг эрт өрхөн явсан ч удалгүй машина ой дотор нуунгуудаа буцан ирсэн байв. Түүний дараа Ренсм камерт харагдахгүй газраар орж ирэн өвөөгийнхөө өрөө рүү Мартагийн авирч гарсан нууц шатаар авиран орж Мартагийн цүнхэнд байсан эмнүүдийг зориуд сольж нэмээд хор тайлдаг ерөнтгийг нь аваад явжээ. Ренсмийн тооцоогоор Мартагийн тарьсан эмний үйлчлэлээр Харлан амиа алдвал түүнд өвлөгдсөн бүх хөрөнгө нь буцан гэр бүл дээр нэрх байсан тул Ренсм хөөрхийн Мартаг золиослохоор шийдсэн энэ байв. Тэгсэн ч тэр орой Харлан тариагаа хийлгэх гэж байхдаа Мартагийн эмнүүдийг газар унгаахад Марта тэндээс зөв эмийг нь олж тарьсан байжээ. Тэгж эцэст нь Харлан зөв зүгээр байхдаа өөрийнхөө хоолойг хэрчиж амиа орсон болж таардаг ба Марта анханасаа буруугүй байсан нь батлагдав. Ингээд маргааш өглөө нь Харланы цогцолтод цагдаа нар гэрт ирсний улмаас Ренсм сойсон эмнүүдээ буцааж хийх зардал гараагүй байжээ. Тийм болохоор Ренсм өвөөгийнхөө оршуулгын өдөр гэрт нь хинч байхгүй байхад нь явж орон эмнүүдийг эргээ сольж байтал гэрийн үйлчлэгч Бран түүнийг анзаарч харсан байв. Ингээд Бран Ренсмийг алуурчин болохыг мэдсэн ба Харланы шинжилгээг хувилан авч Ренсм рүү явуулжээ. Тэгтэн Ренсм шинжилгээний лабораторийг шатааж дараа өдөр нь Бранта уулзсангуудаа түүнд морфин тарьж шинжилгээний хариуг шатаасан байв. Үүнтэй зэрэгцээд Марта руу эмнэлгээ зарлахад тэр өрөөнд байгаа хүмүүс хандаж ингэж хэлж байгаа. Бран хэвэн болсон гинэ. Тэр ярихад бэлэн гэж хэлв. Тиймхүү Браны мэдүүлгээр Ренсм шоронд орхон тодорхой болоход Ренсм босч ирэнгүүтээ ингэж байгаа. Та нар намайг яагаад шоронд оруулж чадахгүй? Би сайн өмгөөлөгч хүсэж байгаад гараад ирнэ гэж мэгэд хам хэрэгэ хүлээлээ шүү. Гэтэл яг тэр үед нь Марта шууд Ренсмийн нүрэлэнд бөөлжөд бүр алж өглөө. Түрүү нь Марта Браныг зүгээр байгаа гэж худлаа хэлсэн байдаг ба зориуд Ренсмоор хэргийг нь хүлээлгэх гэж тэгсэн байлаа шүү. Айхтар гэж. Ийхүү Ренсм ч уурандаа өвгийнхөө сандлын ард байсан баахан хутгнуудаас нэгийг суглан авч Мартаг алах гэж оролцсон ч Ренсмийн сууж авсан хутг нь тоглоомон хутг байсан тул Марта гэмтсэнгүү. За ингээд киноны төгсгөлд Ренсм баримтлагдсан явж Харланы гэр бүл ширхэг зоосгүй хоцордог ба Линда аавынхаа үлдээсэн цагтлаас Ричардыг өөрийнх нь хараар өөр хүнтэй явуулж байгааг олж мэдлээ. Түүний дараа Марта Беннитэй уулзахдаа асууж байгаа. Та яаж намайг Харланы үхлийн талаар ямар нэг зүйл мэдэж байгаа гэж анзаарсан юм бэ? Хэмээн асуухад Бенни хариуд нь чамайг миний урд нэг хөлөө тавихад чинь би гутлан дээрх цусны толбыг чинь анзаарсан юм гэж хэлвэл яах вэ? Ёстол Шерлок Холмс юм да. За энэ хүрээд энэ удаагийн дугаар дуусч байна. Дараагийн дугаар тун утгагүй шүү. Subscribe дарахаа бүү мартаарай.